За та хэд ингээ миний өмссөн хувцас хонор ер нь сошиал дээр байгаа мөнгө төрхийг ер нь л мэдж байгаа ба. Би нэг гоё ганган хувцас тийм зүйл нэг өмсдөггүй. Ер нь байнга аюул цөөх хувцастай ганц хоёр хувцастай л ингээ бичлэг хийдэг. Өмнө жил хийсэн бичлэгчсэн тэр хувцастай байгаа тий. Нэг гонж цамц тий. Нөр би юу хэлэх гээд байна гэхээр би хөдөө мөнгөөрөө шинэ юм худалдаж авдаггүй. Та зөвлөсөн шүү. Бага хувцас цэвэрхэн өмсөх дуртай гэх юм уу? Ер нь хувцас олдсон шүү дээ. Одоо энэ чинь цагаан сарын бэлэг. Манай дээр юм хувцас олдог. Ер нь бидээ тухтай юм чөлөөт хувцас хахад аюу надад зүгээр байдаг. Тэгээ ер нь би тэгж тийм зүйлд зардал гарах дурггүй. Одоо дэлхийн хамгийн баян хүмүүс эдэн шүү дээ. Марк Зукерберг те, Elon Musk, Warren Buffett тэд нар бүгдээрээ яг яаж ийнэ гэхээр бас энэ надтай адилхан яйжгүй ингийн байдаг. Яг тэдрээсээс ер нь л үлдэж одоо энэ надтай аюу ойролцоо ер нь сэтгэлийн нэг надтай адилхан. Би бас тэдэртэй адилхан юм байна лээ. Тийм болохоор би бол нэг ганган ялцал залуу насны дээрээс та нэр гоё өмсөж зүүн эдэж жоон гэдэг. Би бол өөртөө тийм юм дургу. Би бол аюу ингийн хувцлах, аюу ингийн байх дуртай. Харин аяг шаардлагатай юм утас дээр л яг уу. Яг миний ажлыг хийж чадах тийм утас л авах зүгээр. Би бол нэг утасаа 7 жил барьж исэн. Samsung утасаа 7 жил бариад одоо iPhone 12 Pro Max аваад бас 2 жил бариад тэрийгээ. Одоо дөнгөж iPhone 14 Pro Max барьж байгаа. Ингээ шин загвар болгоныг аваад, ингээ шин загвартай уралдаал, брэнд болгоныг аваад, ингээд яваалах юм бол наачин тэгэл яг яах юм бэ тэр утас өмсөд нэг өнгөөс нь олон дахин авцсан ч зүгээр шүү дээ. Өглөө босоод ингээ сонгохгүй бол олон хувцсан дондоо сонгохгүй бол тэгж яарад байх шаардлагагүй. 7 хоног шин 7 хоног өдөртөө шүү дээ. Тэгсэн чинь бүр зарим хүмүүс ч 7 хоногт өмсөх 7 хувцасаа илүү бүр амар боловцтой байдаг. Надад тэр бол амар сан таалагддаг байсан. Гадуураас хооллохоос татгалзах хичээдэг. Мөнгөө ер нь аль болох яг хэрэгтэй зүйлүүдэд зориулахыг хичээдэг. Байрны дээрээс тэг утасны яг уу хэрэглээ тий. Тиймэрдүү зүйлс байна. Тэг гэрийн хоолгоос ийм эдгээр зүйлс байна да. Шин цаг, шин зүйлт тий хэмээг тийм готол матал тийм юмдал нэг яадаггүй. Тэг хүн болгон л өөрөө байх та. Миний зүйлс бол тийм хэрэггүй зардал битгий гарч байгаа тий. Гадуур бол амар хэрэггүй. Хогууд бол амар ороод ирсэн байгаа тэгээд хямдхан юм байна гэл одоо тэр жоохон мөнгөө ч гэсэн үн цэнтэй шүү дээ. Тэр мөнгөөрөө тэр жоохон мөнгөний чинь цуглуулад их мөнгө болох боломжтой шүү дээ болно. Гэсэн чинь тэгэл чал хэрэггүй хог аваад гэрээ хогоор дүрх гэдэг. Тэрний орон зөөр цөөхөн эдэн нэг энгийн чанартай утастай хэрэглэл явж зүгээр. Хүмүүс ч тэгж магадгүй тийж одоо нэг хувцас амсах ханжиж одоо ямар ядуу юм бэ? Мөнгөгүй мүү? Надад л аягүй тийм комент орж ирдэг. Тэгээд ямар мөнгөгүй юм бэ? Ямар ядуу юм бэ те? Хувцас ч надад гутаас цалчаач те гэл. Миний зүгээс бол заавал ингээл би ингээл яг одоо шинэ юм өмсгөл би нэг тэдэн дагагчтай болсон гэл тийм тэгээд авах шаардлага байхгүй. Тэгвэл яг би анх яг ямар философитой байсан их тиймэр л явах хэрэгтэй. Манай бага хтээс амьдрал угаасаа л амар жоохон цалингаар ингээд хоолносоо аваад, жоохон цалингаар ингээд хувцс өнөр аваад, жилд ингээд хичээлийн бэлтгэлээ хийхэд ч амар жоохон аваад ингээд болгочтой байсан. Жоохон мөнгөөр ингээд амьдрал сурцсан болгоно надад айгу. Тэр нь давуу талтай байдаг гэх юм уу. Тийм болохоор их мөнгөтэй болсон ч гэсэн айгу өмнөх тэр жоохон мөнгөтэй болсон шиг ингээд ашиглаж чаддаг гэх юм уу. Тэр нь л тэгээд хөрөнгө оруулалт болоос зүгээр хөрөнгө оруулах хичээдэг. Хөрөнгө оруулалт хийдэг. Энэ бол guys хэрэггүй зардлал гарахгүй байхад тэгээд ер нь бол орлого чинь ер нь дайжгүй дээ. Тэгээд хэрэггүй зардлаа ихлэ танаас орсон байхад орлогоо нэмэх бүр чадвар эзэмших боломжтой. Жишээ нь одоо 2026 онд бол одоо энэ контент амар ирчийг авч байна те. Бас лайв байна. Бас амар ирчийг авч байна. Тэр зүйлсийг ер нь судлаад үзээрэй манайхаа бас хийгээд үзээрэй. Бас видео edit байна. Тэгэл бараа зарах марах гэл яг мөнгө олох ур чадвар бол зөндөө байгаа. Энэ талаар би бас дэлгэрэнгүй ярина гэсэн. Тэгээд зардлаа танаараа энгийн байгаарай. Гаднаа гоё харагдах гэж битгий их хичээгээрэй. Дотроо л гоё байхад болно шүү дээ. За тийм манай subscribe дараагүй хүмүүс байвал бүгдээрээ subscribe дараарай. Баярлалаа.